Алтан гэрэг шүү асуултаа тавья. За энэ хуулийн төслийг бол ерөнхийд бас дэмжиж байгаа энэ бас зүйтэй хууль байгаа. Тэгээ энэ дээр би зүгээр ганц нэг зүйлийг тодруулж асуух гэсэн юм аа. За энэ 100 тэрбумын үнэлгээтэй одоо аж ахуйн нэгжүүдийн стратегийн одоо аж ахуйн нэгж гэдэг ийм байдлаар энэ хуулийн тийм юм байх шиг байна. Тэгэхээр энэ одоо яаж ямар шалгуураар тогтоосон тоо юм бэ? Нэгт хоёрт ер нь энэ гадаадын хөрөнгө оруулалт гэдэг юм чинь бол бас манай нөхцөлд бас хэрэггүй болсон юм биш шүү дээ. Энэ бол манай Монгол улсын одоо хөгжил дэвшилт бол мэдээж их гол үүрэг гүйцэтгэж бас аашд гол үүрэг гүйцэтгэн. Тэгээ ийм нөхцөлд Монгол улс бол өөрийн орныхоо хөрцөлдөх чадварыг маш зөв тогтоож маш олон талаас нь харж үзэж ийж ийм чиглэлийн хууль хийх ёстой л доо. Тэгэхгүй бол зөв тогтоож чадахгүй бол манайхаас гадаадын хөрөнгө оруулалт өшөө одоо хөрцөлдөх чадвар сайтай таатай орчинтой улс орн руу шилжиж явж магадлал бол бий. Одоо бол бидний сэтгэлийн хөдөлтөөр бол энэ гадаадын хэрэггүй юм шиг гадаадны хөөгд аргач юм бол бүх юм болох юм шиг монголчууд одоо бүх юмаа эзэмшин нэдэргээл хөрцөглөд байгаа юм. Тэгэхээр энэ одоо хуулийг боловсруулахдаа энэ өрсөлдөх чадвараа яаж тооцсон юм бэ? Энэ эерэг сөрөг талын хэр тооцсон юм бэ? Ер нь эерэг тал бол илүү сайн байна гэдгийг одоо та хууль боловсруулсан хүний хувьд бас нэг 2 3 4 гэж байгаа нэг хэдэн шалгуур хэлээд ийм эерэг талтай байгаа. Сөрөг тал бол бага. Гэхдээ ийм сөрөг тал байж магадгүй гэдэг байдлаар бас надад нэг тайлбарлаад өгөөч гэж. За хоёрдугаарт за Монгол улсад бол стратегийн ачлал багталтай 15 орд байна. За цаашдаач нэлээд олон ордуудыг стратегийн ачлал багталтай гэж тооцох боломжтой гэсэн ийм зүйлүүд яригдж байгаа. Тэгэхээр энэ чухал хуулийг боловсруулах явцад хууль боловсруулагчид санаачлагчид нэлээд том судалгаа хийсэн байгаа аахгүй би бодож байгаа. Тэгэхээр энэ хуулийг боловсруулах явцад зөвхөн би танин мэдгүй чанартай ганц нэг асуултыг асууж гэж бодод байгаа юм. За жишээлх юм бол стратегийн ачлал багталтай 15 орд байна. Энэ 15 ардын талаар нэлээд одоо судалгаа тооцоо мэдээлэл авсан байх гэж би бодож байгаа. Тэгжээж энэ хуулийг боловсруулсан байх л та. Тэгэхээр одоогийн байдлаар энэ 15 орд чинь одоо ер нь хэний мэдэлд байна. Хэн гэдэг хүн одоо энэ анх лицензийг аваад яаж эзэмшээд цааш нь хэдийн хувийн эсвэл хэдийн зарж чив ер нь Монголд их ашигтай байдлаар энэ стратеги ордууд байхаар байна уу эсвэл Монголын мэдлээс гараа явчихсан бид дараа нь бас нэг энэ талаараа хөөцөлдөх хэрэг гарчаад байна уу? Энэ талаар мэдээлэл авсан юм байна уу? Эсвэл одоо бүгд гадныхны мэдэлд орчоод бид яаж чадахгүй сууж байна уу? Жишээлбэл ашигт малтмалын тухай хуулинд бол стратеги ачлал багталтай орд газруудын төрийн өмчөөр хайгуул хийсэн бол 51 орд нь хувийн төрийн мэдэлд байна. Хувийнхаар хийсэн бол 34 байна гэж заалт байж идэг. Гэт одоо эдний чинь хувь нь одоо энэ хуулийнхаа заалтаар Монголын талд одоо байгаа юм байна уу? Байхгүй юу? Эсвэл одоо лицензийг аваад гадныханд дамлаа зарчихсан юм байна. Энэ талаар ер нь үл ард түмэндээ нэг ил болох шаардлага байгаа юм шиг байгаа юм да. Энэ талаар хууль боловсруулах явцад цуглуулсан мэдээллээс та бас бидэнд танилцуулж өгөөч. Ингэж ийм хоёр асуултанд хариулт амаарах юм. За замдч тасаад хөрөлөө дараа нь батөрөш. Зөрөгцөд бас сая асуултанд тодруулалт туслал сайн байна. За замдч тасаад. За энэ хуулийг боловсруулах явцад улсын их хурлын 5 газрын судалгааны төв хандаж судалгаа хийлгэсэн. За мөн холбогдох одоо институтуудээр судалгааны байгууллагуудаар судалгаа хийлгэсэн гадаад улсууд байдаг хуулиудыг. Энэ гадаадын хөгжиж байгаа олон улсуудын гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг журмалтын тухай хуулиуд байна. Тэр хуулиудтай харьцуулах юм бол энэ хууль бол бас тийм хатуу загтаач хууль бас нэг талаас биш. За нөгөө талаас энэ хуулинд бол энэ хуулиар одоо бас их гişгалт юм лээ. Энэ гişүүдийг бас нэг зөв ойлголт авах гэж. Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэггүй байна гэд бүр тасгаагаад хоригдж байгаа юм бол байхгүй шүү дээ. Энэ салбар руу энэ үйл ажиллагаа руу гэхээр энэ салбар үйл ажиллагаанд гадаадын хөрөнгө оруулалт огт оруулж болохгүй гэж байгаа юм шиг ойлголт байхгүй. Ерөөсөө зөвшөөрөл авах журмын тухай л үл. Манай хашаанд хэн ч үйл ажиллагаа явуулж болно. Гэхдээ манай хашаанд хийх гэж байгаа юм бидэнд мэдгэж байгаа ч хэлэх зүйл. 3 сарын дотор засгийн газар хариу өгөхгүй бол та нар үйл ажиллагаагаа үргэлжлүүлээ явуулж болж байгаа гэсэн заалтч бас байсан. Аль бол хүн судалж хэрэглэлгүй тийм байхаар нь
засгийн газрын журмын хууль нь гарахаар зохицуулагдсан байна. Манай хууль манад орж ирээд явж байгаа үйл ажиллагаа бид мэдгэж байгаа чинь. Тэгээд тэрнийг зөвшөөрлийг авъя л гэж. Ийм үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниуд дотор стратегийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа заагаад өгсөн, чиглэлүүдийн заагаад өгсөн, салбаруудын заагаад өгсөн. Энээс 15%-аас дээш хувьцааг нь эзэмшээд эхлэх юм бол ийм үйл ажиллагаа явуулж байгаа хувьцааг эзэмшээд эхлэх юм бол бидэнд мэдэгд засгийн газар энийгээ бол энэ 5 шалгуур үзүүлэлтийн дагуу бол хянж үзээд ингээ хариу авъя. Энэ нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хэрэгжих харшилж байгаа мó юм. Энэ заалтууд, энэ хууль нь, энэ хөрөнгө оруулалтууд нь дотоодын зах зээлд монопол нөхцөл байдал бий болохгүй юу? Энэ заалтууд нь одоо үндэсний аж ахуй нэгжүүд хэрэглэгчдийн эрхчлэгийг ил доголдуулах уу яах вэ? Гэх мэтлэн нэг үндэсний аюулгүй байдлын зүйлээс ирүүлсэн одоо шалгуур үзүүлэлтүүдийг заагаад өгсөн. Энэ үндслээр хянж үзэл зөвшөөрөл олох гэсэн юм шиг. Нэмэгцүүд байна уу гүшүүн? За гүшүүн нэмчээ. Зоригцоотой тэр стратегийн арга зүйн одоо жагсаалтанд байгаа газруудын лиценз цаана энийг гарт байна тодруулах боломж байна гэсэн хэлж байгаа. За тэгэхээр хүмүүс стратегийн ач холбогдолтой салбар үйл ажиллагааг их хэмжээнд стратегийн ач холбогдолтой орд гэдэгтэй адилхан гэж ойлгоод байгаа юм байна. Энэ бол орд бол зөвхөн энэ хуулийн нэг л хэсэг. Тэр утгаараа 15 орд гişэлж цаашдаа нэмэгдэх ордууд ирж чинь уул уурхай салбар бүтнээрээ багтаж байгаа гэж бодож байна. Бүтнээр багтаж байгаа гэж бодож байна. Тэр үтгэл газрын төсний үйл ажиллагааг оруулсан байна. Одоо дорн таймт бид нар мэдж байгаа Монгол улс одоо 100% нийт бүтээгдэхүүн импортыг орон мөртлөө бид нар чинь өөрийнхөө дотоодын хэрэгцээний бааж нэлээ 40% хангах хэмжээний экспортлж байгаа шүү дээ. Тэрнээс гадаадын 100% компани гадаадтай бүр гадаадын хятад засгийн газрын 100% компани авч байгаа шүү дээ. Тэр иймэрхүү үйл ажиллагаа бол байж болохгүй. Энийг зохицуулъя. Ингэх юм бол Монголын засгийн газар зөвшөөрөл авсан байх ёстой. Хувь хэмжээ тодорхой хэмжээгээр Монгол улсын иргэшид нийцсэн байх ёстой. Тэгвэл бид нар ерөөсөө үеийн үедээ бид нар мал аж ахуйгаар амьдарч ирсэн Монгол улс. За тэгээд уулуурхаан салбар хөгжөөд үндсэндээ 90 жил болох гэж байна. Бид нар бол эднээсээ уул тэр газар шороо ухаж амьдарч байгаа мал аж ахуйгаар амьдарч ирсэн улс. Хэрэг газар шороо ухаж байгаа бол тэр газар шорооны чинь гарч байгаа газар шороо чинь эргээд нийт монголчуудаа ирж тэр хүмүүсийн сайн сайхны төлөө зориулах ёстой. Гэтэл тэр мэн гадаадын хөрөнгө оруулалт хийсэн гадныхан 100 эзэмшээд гадшаа гарч явах юм бол тэр бүтийг бид нар хуулж авах юм шаардлагатай. Тэр утгаараа аль алийг зохицуулъя. Гэсэн утгаар энэ хуулийг оруулж байгаамаа. Зоригцоод мэдээлэл байна одоо. За өнөөдөр стратегийн ач холбогдолтой 15 орд газрын тусгай зөвшөөрлөлийн хувьд бол оюутлогын орд газрын тусгай зөвшөөрөл оюутлогын ХКК дээр байгаа. Энэ компани 34% бол Монголын засгийн газрын төрийн өмчт компани Эрдэнэс оюутлогоо эзэмшиж байгаа. За 5-7-гийн хувьд бол Эрдэнэс 5-7 гэсэн компанийн лиценз орд газруудыг эзэмшиж байгаа. Багнуур Шивээг бол төрийн өмчийн оролцоотой төрийн өмчт давмгаалсан аж ахуйн нэгжүүд бол эзэмшиж байгаа. Ураны орд газруудыг Мон атом компани шилжүүлэх ийм үгийг бол Цөмийн комист өгж энэ ч бас төрийн оролцооны асуудал хэлцэгдэж шийдэгдэнэ. За төмрийн хөдрийн орд газрын хувьд бол дархны хард төмөрийн үйлдвэр төрийн өмчт компани мэдээлэл дээр байгаа. За цагаан шуурга одоогийн байдлаар яриа хэлцээ явагдаж байгаа эцсийн байдлаар шийдэгдэг байгаа. Хувийн хвшлийнхаа нэр дээр байгаа. Цагаан шуурга бүрэн хааны орд газрууд бол хувийн хвшлийн компани дээр байгаа. Нэр усын хувьд бол бүрэн цагаан шуургын хувьд бол Монголын алт МАК корпорац нэр дээр байгаа. Бусад одоо бүрэн хааны орд газар бол 4-5 аж ахуй нэгжээр хуваагдаж